2022 оны бие хэлбэр. 2-ын хасах 3 зэрэг нь чанарсоор 2-ын 3 зэрэг буюу 8. За 8-ны 1 байх нэ. За өвдлийн метаныг олоорой гэж. За тэгэхээр хийсэн ба чи 2 3 4 5 6 байна. За тэгэхээр энэ гэд 8 шиг 9 шиг тоо учраас голын тоо метан болно. Ди хариулт байна. За 3 дугаар дасгал нь F(x). За 3-ыг орлуулаа гэж 2-ыг өрчих нь 3 хасах нь 1 тэнцүү 5. А олонлогын нэгдэл хэдэн элементтэй вэ? За тэгэхээр А, Б гэсэн. За элементүүдийг нь биччихье. Тэгэхээр 2 3 4 5 6. Б А элементэд байхгүй Б дотор 9 гэдэг элемент. За энийг биччих юм бол тэгэхээр 1 2 3 5 гэд 6 элемент байна. 5 дугаар дасгал. За А матрицыг Б матрицаар үржүүлж байна. А матриц нь 2 мөр 2 багантай юм байна. Б матриц нь 2 мөр 1 багантай юм байна. Энэ бичлэгэн байна. Тэгэхээр үржүүл матриц юм байна. За тэгэхээр энэ хоёрын хэмжээсийг тодорхойлно. Тэгэхээр 2 мөр 1 багантай байх нь. За 4 дугаар дасгал. 2А вектор дээр нэмэх нь Б вектор. За 2А вектор чинь векторыг тоогоор харгалзан үржүүлнэ. За чанар ёсоор хасах 5 2 гэдэг чинь хасах 10 4 байх нь. За харгалзан үржүүлээд нэмчихээр энэ хасах 10 Б матриц нь 3 юм чинь 3 за 4 нэмэх нь 1. Тэгэхээр энэ маань хасах 7 5 юм хариулт байна. За 7 дугаар дасгал. Б4 за векторыг олоорой гэж. За тэгэхээр Аг энд цөөхөд Б вектор. За болохоор Агийн хэмжээс нь А болохоор хасах 1 3 нэмэх нь за вектор чи тэгвэл энд Б нь болохоор Б матриц нь энд 3 2 за харгалзсан нэмэх нь X тэнцүү 3 E3 дээр нэмэх нь Y тэнцүү 2. Тэгэхээр X тэнцүү 4 Y нь 3 буюу
1. За тэгэхээр 4 хасах 1 гэхээр B хариулт байна. Синус 3x уламжлал болоорой. За синус 3x гэхээр синусийн уламжлал косинус 3x. За утгыг аргументийн уламжлал авчвал 3x-ийн уламжлал 3. Тэгэхээр косинус 3x боёо 3-ыг өрчих нь D хариулт байна. 9-р дасгал. Энд хэлээ бодъё. Нэг хаалтнах юм бодохоор энд тогтгож 4-ний 5-аас хасах нь 6-ны 5, энд 3, 2. Тэгэхээр 12, 15-аас хасах нь 10, 12-ны 5. За 2-р үйлдэл нь 5 байраас олчихоо үржүүлчихээр за 5 энэ хоёр хураагдахаар 6-ад хураачаар 2, 5. Тэгэхээр 5-ны 2 буюу 10-р одлого 4-ний B. За Б-ийг лавчих юм бол за 4A 3B аг Б-ийн 4-ний 3. За юм болчих. За 4A хасах нь B. А дээр нэмэх нь 3B. Тэс батал. Тус бүрийг нь B туваагаад өгчвөл А гох нь B хасах нь B. За энэ B нэмэх нь B. За тэгэхээр энэ хоёрт орлуулчих. За нөгөө хоёр нь рогтчих юм байна. Тэгэхээр энд орлуулчихаар 4 өрчих нь энд 4-ний 3, энэ хоёр очоод 1, энд 4-ний 3 нэмэх нь явуулахаар 3. Энэ хоёр оролцохоор энд маань 2 болж байна. За энд болохоор 4-ний 15. За тэгэхээр энэ маань 15 4-гээр 8. Тэгэхээр 4 15-ны 8 гарах нэ. Тэгштэглийг бодорой. 11. Тэгэхээр тодорхойлох юм чинь x-с нэг нь буюу x нь нэг нь нэмэх. X их байх нэ. За тус үрдэн бодчихвол 2x тэр нэмэх нь 6 тэнцүү. X-с нэг тэгж за ихэр x тэнцүү хасах 6 x тэнцүү хасах 3 x тэнцүү нэмэх 1. Тэгэхээр энэ тодорхойлогдох нь чиг их байх хэвээр юм чинь хариулт маань C хариулт байна. Тэгэх буюу тэнцүү. За цэгүүд ор Б оргоос татсан метаны уртыг олоорой. Тэгэхээр метаны уртаа олохын тулд А цэг нь хасах 2 2
B нь болохоор хасах 2, 3, C нь 6 хасах 4. За метан гэж. Метан маань B ороогоос татсан метан. Метан маань эсрэг талаа тэнцүү байх учраас за ингээд B нь метан. За ийм цэг метан юм чинь АЦ талыг таллан дундаж цэг болно. За дундажийг болохдоо гаргал зөвжүүл за хасах 2 дээр нэмэх нь 6 хуваах нь 2 дунджаа олъё. Энд 2-оос хасах нь 4 хуваах нь 2. Тэгэхээр энэ дундаж маань 2 хасах 1. За дундаж цэгийг болохдоо за ингэж болдог. За дундажаа болсон чинь BM-ийн метаны уртыг болгосон. Тэгэхээр метаны уртыг хандвал 2 цэгийн хоорондох за хэмжээ болдог. А, B, C шулууны хоорондох за шулуунд томьёо ашиглах юм бол гэж үздэг. За энэ томьёог ашиглавал 2 хасах 2-ын квадрат нэмэх нь хасах 1 хасах 3 квадрат. Тэгэхээр энэ чинь 4-ийн квадрат нэмэх нь 4-ийн квадрат. Тэгэхээр чихний зурдаар явах нэ. За 13 дугаар дасгал. За 60-аас хэтэрхгүй натуралтай сонгоно. Танад сонгоно 1 тооход 4 эсвэл 6 тоох байх магадлалыг олоорой гэж. За тэгвэл 4 тоогдох. 4 тоогдох нь 4 тоогдохны магадлал нь юу болох вэ гэж. За 4 нь тоогдох нь 60-ыг хуваах нь 4 гэхээр энэ 15 шиг тоогдох. За 6 тоогдох нь 6 тоогдох нь тэгвэл 60-ыг хуваах нь 6 гэхээр энэ 10 шиг тоогдох нь. За одоо 4 ба 6-ад тоогдох. Тэгэхээр энэ их нь за гэхэр чинь 12 гарах нь. За тэгвэл энд 4 ба 6 тоогдох тоо зэрэг тоогдох тоо нь 5 байх нэ. За тэгэхээр энэ 6 тоогдох тоо нь 5 шиг тоогдно. За нийт одоо эндээс хоогдох магадлал болсон чинь энэ зөвлөл нь за 4 тоогдох тоо 15, 6 тоогдох 10, үүнээс зэрэг хоогдох тоо хасаад өгчөөд нийт 60-т нь зурчаар энд 3-1 байна. 14 дугаар дасгал. За цилиндр өндөр болохоор байна. За доод суурийн талаа 36 бий. За тэгэхээр цилиндр ингээд тайм зурчээ. За энэ чинь
тэнхлэг огтл нь квадрат. За тэнхлэг огтлын энэ тойрог төв зарчих хэвээр болчихно. За тэгэхээр энэ квадрат AB за энэ тэнхлэг огтл нь гэж үзээд B D цэгнийн за ингэхээр за энд цэцэг гэж үз. За суурийн талбай нь 36 пи гэж. За тэгэхээр цилиндрийн талбайг болохдоо пи-ийн квадрат гэж болдог. За тэгэхээр доод суурийн талбай мэдэгдэж байгаа учраас энэ 36 пи байх нь пи квадрат нэр батчаар за бид нэр солонгоч нь 6 гэж болдог нэ. За нөгөө талаас энэ ба ингээд квадрат гэсэн учраас квадрат А Б С Д квадрат юм чинь АБ нь АД-тэйгээ тэнцүү. Тийм учраас 2 буюу 2-ийг үржин 6 12 байна. За шүрэгчлэн налт. За налт бол налт гэдэг чинь К буюу уламжлалт өнгөцөө оруулна гэсэн. За тэгэхээр натурал логарифм x-ийн уламжлал чинь 1-ийг хуваах нь x байх хэвээр. За тэгэхээр натурал логарифм x-с уламжлал авах гэж байгаа. За натурал логарифм x дээр нэмэх нь 4. За тэгэхээр энд x дээр нэмэх нь 4 метр уламжлахаар x дээр нэмэх нь 4-өөс уламжлахаар 1 гарах нь. Тэгэхээр x дээр нэмэх нь 4. Тэгэхээр энэ уламжлалын x оронд нь 2-ыг оруулж гэж байна. Тэгэхээр энд 2 дээр нэмэх нь 4 буюу 6-ны 1. За AC тал нь 6, BC талын хүртийг болгоорой гэж. За А өнцөг нь 45, С өнцөг нь 105. За энэ өнцгийг би А өнцгөө 45 градус. B С-ч. За С өнцөг нь 105 градус. За АЦ талын урт нь 6. АЦ талын урт 6 бол BC талын уртыг олгож байна. За тэгэхээр энэ синусийн теорем ашиглаж байна. Тэгэхээр тул энэ ABC гурвуулжны тоотон зүгүүдийн нийлбэр 180 градус байх ёстой юм чинь. Цэг ABC B өнцгийг олъё. Тэгэхээр энд 180 30 градус. Синусийн теоремоор AC талыг
синус. За энэ үнцүүд тэгэхээр биднэрт 30 градусыг олдцоо гэсэн. Синус 30 градус, BC нь синус 45 градус байна. За BC талын өртгийг олох юм чи орлуулжвал за AC чинь 6, синус 45-т чи 2.6 2, BC чинь синус 30 градусд 2.1. За ингээ хорохдохоор 6-г өрчих нь 3 дор 2 байна. Аюу C нэ. 17 дугаар бодлого нь комплекс тог. За энэ хэлбэрт бичээрэй гэж. За тэгэхээр А дээр нэмэх нь D энэ тооны хосмох тоо. За энэ тооны хосмох тоо хасах Б-г үрчгэн. За ийм байна. Буюу А квадрат Б квадрат үрчгэн А квадрат. За энд чинь энэ болохоор хасах нэгтэй тэнцүү юм чинь энэ А квадрат дээр нэх нь ярлуулчаар Б квадрат гарна гэсэн. За эндээс за бодлогон дээр 2 нэмэх нь А, 3-аас хасах нь А. За хосомгоор нь хуржуулъя. Хосомгоор нь хуржуулъя. Нэмэх нь 3, нэмэх нь А. За хуржуулчихээр энд 6, 2 нэмэх нь 5 гэсэн шинжилгээ үзүүлчихээр нэмэх нь А квадрат энд 9-өөс хасах нь квадрат. За юм болчихно. Тэгэхээр биднэрт энэ квадратын хасах нэг тэнцүү гэсэн юм чинь. Батчих. За тэгэхээр энэ маань 6 дээр нэмэх нь 5 хасах нь 1 энд хасах 1 чинь нэмэх 1 бол. За тэгэхээр тав нэмэх нь 5 10. За тус хүрт нь хавчвал болно. Тэгэхээр энэ маань 2-1 нэмэх нь 2-1 А гэсэн. За ингээд B хариулт гарч байна. За 18 дор бодлоо. За энэ математик дунджийг болохоор гэж. За магадлалуудын нийлбэр нь нэгтэй тэнцүү гэдэг юм чинь. За P үзүүлэлтийн нийлбэр нь 6-ны 1 нэмэх нь А нэмэх нь 3-ны 2 нь нэгтэй тэнцүү. За эндээс А-г болохоор А-г олно гэдэг чинь 1-ээс хасах нь 3-ны 2 хасах нь 6-ны 1 гэхээр эндээс биднэрт 6-ны 1 гэж олдох нэ. За дунджийг олохдоо надад дунджийг олохдоо харгалзан үржүүлэлтийг за энэ чинь тэмээтэй за эндээс бодчихвол 1-ийг үржих нь 6-ны 1 нэмэх нь 2-ыг үржих нь 6-ны 1
нэмэх нь 3-ыг өрчих нь 3-ны 2. За энэс чи 2-ыг тавьчихаар энд 6 1 нэмэх нь 2 4 12. Тэгэхээр энэ 6-ны 15 буюу очихвол 2-ны 5. За яарал тархнэ. 19 дугаар засвал. За вектор үржүүр нь 8 бол k тоглолоор гэж байна. Векторуудын скалаар үржих. За тэгэхээр энэ скалаар үржүүлдэг чи x тоглолцоо. Ань чанараа үржүүлний чинь А Б-ийн үржүүлнэ. Тэгэхээр 2-ыг өрчих нь k-тэй нэмэх нь 1 нэмэх нь хасах 3-ыг өрчих нь нэмэх 3 нэмэх нь k өрчих нь 1. За энэ нь хэдтэй тэнцвэхээр 8-тэй тэнцв. За бодчихвол 2k нэмэх нь 2 хасах нь 9 нэмэх нь k тэнцв 8. Тэгэхээр 3k 8 9 2-чсоор 15 k тэнцв 5 байна. За ингээд 19-ийн d байна. За 20 дугаар засвал. Функцийг олоорой гэж. За функц олоод үзье гэхлээр. За энэ уламжлалын чинь интеграл бодъё. За интеграл эндээс за эндээс интеграл 3x-тэй нэмэх 6x-тэй нэмэх нэгээс интеграл болохоор гуулчих нь x квадратыг гоох нь 2 нэмэх нь x нэмэх нь c буюу 3x квадрат нэмэх нь x нэмэх нь c. Функц маань энэ функцийг орлуулаа гэж. За тэгэхээр энд орлуулахад за report x функц маань ийм болцоо. За энд x-ийн орн t тавихаар энд квадрат нэмэх нь t нэмэх нь c тэнцүү хасах 2 гэж. За тэгэхээр энд маань c маань хасах 2-тэй тэнцүү. За орлуулчихаар энэ функц маань 3x квадрат нэмэх нь x хасах нь 2. Юу? C хариулт байна. 21 дугаар бодлого. Энэ хэлийг хэлбэрчиж бодлоорой гэж. За язгуур дээр оруулчихъя. За энэ хэсгийг зурлаа оруулчихвал А-д нэмэх нь Б А-гаас хасах нь Б-гээ 100 дотор оруулчихвал квадрат зэрэг төшөлчээ. Оруулчихаар за А үржих нь А калтны гадна талд гаргачихаар А-гаас хасах нь Б. За энэ болохоор А дээр нэмэх нь Б-ийн квадрат.
За юм болчих. Тэгэхээр эндээс энэ хоёр урагдаад агаас хасах нь бэ. Энэ урагдчихаар энэ дотор зур дотор агаас хасах нь бэ гэж байна. Тэгэхээр А тон 36 юм байна. Б тон 20 гэж. За тэгэхээр 36-аас хасах нь 20. Тэгэхээр энд 36 16 гэхээр 6 4 2-ны 3. Би хариулт гэнэ. 22 дугаар бодлоо. За B гишүүн 6 дугаар гишүүнийг бол хараач. За тэгэхээр 3 дугаар гишүүн нь 9 дугаар гишүүн хоёрыг өгсөн чинь. За тэгэхээр энэ 3 6 9 хэмжлийн геометр прогресс усч наагд төсөл үзье. Зөв энэ бэ. Дундлын гишүүнийг болохдоо захын 2 гишүүнийг үржүүлээд за ингэж чанараар ингэ шиглэжээ. Тэгэхээр B6 дугаар гишүүн маань 2-ыг үржих нь 9 чинь 54. Тэгэхээр энэ маань 8 36 3 буюу 6-г үржих нь 6 дор 3 байна. За 23 дугаар төсөл нь 23 дугаар төсөл x y-г олоорой гэж. За тэгэхээр энэ логарифм тайлбарлал байгаа юм чинь логарифм утгын тодорхойлолт чинь x нь дэгээс их y дээр нэмэх нь 1 гэх нь бас тодорхойлолт нь y нь хасах 1-ээс их байх хэрэгтэй байна. За тэгээ энэ хоёр жилийн суурьтай очихоор энд x тэнцүү y дээр нэмэх нь 1 2y квадрат хасах нь x квадрат тэнцүү 4. За орлуулчихвал x квадратаар орлуулчихвал 2y квадрат y дээр нэмэх нь 1-ийн квадрат тэнцүү 14. За тэгвэл 2y квадрат хасах нь y квадрат хасах нь 2y хасах нь 1. За нэгэд тийш нь оруулчихвал 14-г оруулж болчихно. За эндээс y квадрат хасах нь 2y хасах нь 15 тэнцүү тэг. Тэгэхээр эндээс y нь хасах 3 нэмэх 5. Y нь чинь энэ хасах 1-ээс их тавих хэрэгтэй юм чинь шийд маань 5 байх нэ. За x-ийг нь олохын тулд x дээр x тэнцүү y дээр нэмэх нь 1 юм чинь x нь тэгэхээр y дээр нь 5 дээр нэмэх нь 1 буюу 6. Тэгэхээр 6 5 гэсэн шийдтэй байх нэ. За тэгэхээр 6 5 гэхээр хариулт байна. За 24 дугаар төсөл энэ x1 язгуур нь 2 болвол өөрчлөлтгүй залхаараа гэж байна. За тэгэхээр энэ функцийн x квадрат хасах нь 2x нэмэх нь c 1 язгуур нь 2-тэй тэнцүү гэж оруулчихвал
За 2-ыг орлуулчихаар 2-ын квадрат хасах нь 2 нэмэх нь c тэнцвүүдийг за c-г болохоор энд 4 нэмэх нь 4 нэмэх нь тэнцвүүдийг гэхээр c тэнцүү хасах 8. Тэгэхээр энэ тэгштэл маань x квадрат хасах нь 2x хасах нь 8 буюу төртгөн болгон задлахаар x квадрат хасах нь 2x хасах нь 4x нэмэх нь 2x хасах нь 8 тэнцвүүтэй. За эндээс үржүүр болох x-с хасах нь 4 2-ыг гаргачвал x-с хасах нь 4 тэнцвүүтэй гэхээр x-с хасах нь 4 x дээр нэмэх нь 2 гэсэн. x-с хасах нь 4 x дээр нэмэх нь 2 гэхээр энэ c хөрөл гарах нэ. За 25 дугаар дасгал f от x функцийн x-ийн утгыг олоорой гэж. За g of x нь g of x чинь энэ тэнцвүү чинь. За тэгэхээр энд бичвэл g f от x нь x-с хасах нь 1-тэй. За тэгэхээр энд g болохоор тэгсэн чинь g нь болохоор x дотор нэмэх нь 4 хүч орлуулчихоор x-с хасах нь 1 орлуулчиход нэмэх нь 4 энэ нь хэдтэй тэнцвэр x дээр нэмэх нь 9 x дээр нэмэх нь 9-тэй тэнцвүүч. За эндээс бодчих. Тэгэхээр x квадрат хасах нь 2x нэмэх нь 1 нэмэх нь 4 хасах нь тэнцүү x квадрат хасах нь 3x хасах нь 4 тэнцүүтэй. Эндээс x нь хасах 1 4 юм байна. Хасах 1 4 гэхээр эрэлт явах нэ. 26 дугаар дасгал. За утгыг олоорой гэж. Косинус 1 дээр нэмэх нь синус альфа нэмэх нь косинус 1-ээс хасах нь синус альфа. За энэ чинь гадна талын квадрат байна. За ингэж чухал. Чухал. За эндээс 1-ээс хасах нь синус альфа 1 дээр нэмэх нь синус альфа энд косинус альфа хасах нь синус альфа үржих нь косинус альфа нэмэх нь косинус альфа хасах нь синус альфаг үржих нь косинус альфа. За энэ дотор чинь энд нэмж нэмдэг байна. Энд хоёр хурагт чинь тэгэхээр энд косинус 2 альфа кос 2-ыг хүчин косинус альфа. За энэ болохоор чанар байна. Тэгэхээр энд маань юу болж явах вэ гэхээр 1-ээс хасах нь синус квадрат альфа. Тэгэхээр чинь
z толороо 1 тэнцүү. Эндээс косинус квадрат альфа бол 1-ээс хасах нь синус квадрат альфа байх ёстой. Чинд квадрат 2-ийн үржигийн косинус альфа. Тэгэхээр энэ косинус квадрат альфа болсон. За эндээс энэ хоёр очихоор энд маань 2-ийг үржих нь cos альфа квадрат. За тэгэхээр энд 4-ийг үржих нь cos квадрат альфа. Энэ чинь болохоор косинус квадрат альфа чинь 1 дээр нэмэх нь танкс квадрат альфа дээр нэмэх нь 1. Тэгэхээр эндээс бодчихоор 1 танкс альфа чинь хэд юм бэ гэхээр 2 гэж байна. За тэгэхээр орлуулчвал энд квадрат нэмэх нь 1 гэхээр энэ 5-ны 1. Тэгэхээр энд маань 4 5 гэхээр энэ маань 20 гарах нэ. Харин дугаар дасгал ABC-ийн периметрийг олоорой гэж. За тэгэхээр периметр. За энд чинь тойрог тутан 4 өнцөг байгаа чинь эсрэг талууд нь AD нэмэх нь BC CD нэмэх нь AB талуудын эсрэг өршөлтлүүдийн нийлбэр нь тэнцүү байх хэрэгтэй. За энэ чанарыг ашиглан түрүүн эсрэг өршөлтлүүдийн нийлбэр тэнцүү байх хэрэгтэй. За тэгэхээр энд BC гэж байгаа чинь яаш болгочвол AD-гээс BC-хаас бол 5 гарах. Тэгэхээр энэ AH нь AD-гээс BC-хаас нь 5-тай тэнцэн чи AH нь 5 гэд энд 5 гэд олдчихлоо. Нөгөө талаасаа энэ чинь энд 6 юм бол ингээд энэ бас 6 гэхээр энэ хоёр бас CD яаш тэнцүү 12. Тэгвэл энэ 12-ын чинь энэ талыг олохын тулд энэ өндөр болгоцсон. Тэгэхээр гурвалжин AH B гурвалжны. За ингээд эндээс AB талыг холъё. AB тал нь энэ маань 12, энэ талыг нь олъё гэсэн. Тэгэхээр энэ 12-ын B-гээр теорем ашиглаж эндээс 13. За тэгвэл энэ тал маань 13 болчихлоо. За гурвалжин периметр энэ периметрийг олох юм чинь AB CD-гийн периметрийг олох юм чинь AB тал дээр нэмэх нь CD нэмэх нь AD BC. Тэгвэл CD чинь биднэрт 12-д олдсон. AB нь 13. Тэгвэл ACD-гийн ABCD-гийн нийлбэр тэгэхээр энд бол 25 юм байна. Нөгөө талаас энэ хоёр дахиад энэ хоёрын тэнцүү юм чи энэ бас 25 гэхээр энэ нийлбэр нь периметрийн 50 байх нэ. Тэгэхээр периметрийн уртын хэмжээ нь 51 гэж байна нэ. 28 дугаар.
интегралыг бодоорой гэж. За тэгэхээр интеграл 1 тэг 1 x. За эндээс бодъё. За эхний ялгуурт эхлээ шилжүүлчихэд тосрыг нь ялгуурт болгочвол за ийм хувиргалтыг болгочихъя. 1 тэг. Тэгэхээр эндээс dx тэг 1 энэ 1-ээс гасгана. За энэс интегралынхаа чинаар бодчихвол x дээр нэмэх нь x тэгээс 1-ийн хооронд. За ордлуулчих. Тэгэхээр 1 бол за доотлоо орлуулчихаар тэг нэмэх нь энэ тэг. Тэгэхээр эндээс 1 нэмэх нь 1-ийг гоохно. Ямар таг зэрэг 1 тэгэхээр чинь хасах 1 гэхээр энэ хоёр орохтоор 1-ийг гоохно. Үүдээ хариулт. Чана. 29-р дасгал. За координатын c-ийг төв a b c гурвын талбай болоорой гэж. Тэгэхээр за эндээс x. За а зэрэг чинь x нь 3 1 дээр байсан. За энэ а зэрэг. За а зэргийг координатын их дээр төвдөө хасах 2 геометрээр хөрвүүлдэг чинь. За 2 дахин гэхээр энэ маань координат их байна. Тэгэхээр энд маань хасах 3 хасах 2 дахих болно. Тэгэхээр энэ хасах 2. За энийг хувиргахад за юм болсон. За энд хувиргачаад бэцэгт коммодитээр хувиргахад заанд бэцэгт болоход за юм болсон. Харин y тэнгисийн хувьд гişмтэй c-т y тэнгисийн хувьд гişмтэй гэхээр эндээс энэ хооронд гişмтэй c-т хувирахад c-т үүсв. За энэ a b c гурвалжны талбай болоорой гэж. За тэгэхээр гурвалжны талбай чинь болохоор
AC суурийг өндөөржүүлээд оснаа гэсэн. Тэгэхээр энд хоёр тоочно. Махан онцгой учраас гурвалжны өндөр нь гадна талтай үсгүй энэ цэг дээр үснэ гэсэн. Тэгэхээр энэ AC суурийн урт нь 6 юм байна. Өндөр нь 3 юм байна. Тэгэхээр энд талбай хэмжээ 9 гэж байна. За 30 дугаар дасгал. За стандарт хазалтыг олоорой гэж. За стандарт хазалтыг олоорой гэж. Стандарт хазалт нь за тэгэхээр тус бүрийн нийлбэрүүдийн квадрат нэмэх нь квадрат. За энэ хэд удаар 10 удаа танд хасах нь энэ танд нууж гэнэ. Тэгээд квадрат зэгтжүүлчихнэ. За энэ чанараар ашиглаж байна. За ингээд бодъё. Стандарт хазалтаа олцгоё. Тэгэхээр энэ чинь x квадрат нь 100 юм байна. Нийлбэр нь 100 нэмэх нь y-ийнх нь болохоор 171 10 удаа нэмэх нь 10. За хасах нь энэ болохоор 22 нэмэх нь болохоор 25 10 энэ квадрат. За эндээс баталтыг хийчихвэл за эндээс бодохоор 1 язгуурт орох байх ёстой. За тэгэхээр 31-р одлого нь за дүрсийн талбайг олох. За энэ функцийн f-под x функц гэж үзье. За энэ дүрсийн талбайг олох чинь дүрсийн талбайг олох гэж байна. За тэгэхээр энэ f-под x функц буюу энэ функцийн орон цэг нь болохоор 2 5 дээр юм байна. Тэгэхээр энэ функцийн орон цэг нь 2 5 дээр байна. За тэгэхээр орон цэгийг олохдоо хасах pq квадрат. За тэгэхээр орон цэг маань 2 5 байна. Тэгэхээр энэ p нь q-ийн нь за тэгэхээр энэ f-под x тэнцүү a-г урчих нь x-с 2-ын квадрат нэмэх нь 5. За тэнхлэг огтлох цэг нь тэг 1 юм байна. За орлуулчвал 1 a-г урчих нь тэгээс 2-ын квадрат нэмэх нь 5. Тэгэхээр 1 тэнцүү 4a нэмэх нь 5. Тэгэхээр 4a тэнцүү 1-ээс 5 буюу 4a тэнцүү хасах дөрвөөр хасах 1 гарах нэ. За орлуулчвал f-под x функц нь хасах 1 x-с 2-ын квадрат нэмэх нь 5.
За энийг бодчихвол энийг биччихвэл за тэгээд хасах x квадрат нэмэх нь 4x хасах нь 4 нэмэх нь 5 болох юм байна. За тэгэхээр энэ чинь хасах x квадрат нэмэх нь 4x нэмэх нь 1 гэсэн. За ийм функц байна. За hypothesis функц. За дараагийнх нь энэ функцийн хувьд энэ gx гэдэг функц гэж үзье. За gx функц нь болохоор за мөн сая нэгтэй адилхан тэнглэг хөтлөцгөөний орон цэг нь x нь хасах 2 юм байна. Тэгэхээр нэмэх 2 хасах 5. За тэнглэг хөтлөх цэг нь тэг хасах 1 юм байна. За орлуулчихаар хасах 1 тэнцүү а үрчих нь нэмэх нь 2-ын квадрат хасах нь 5. Тэгэхээр энэ хасах 1 4а хасах нь 5. Тэгэхээр 4а тэнцүү 4 буюу а1 болох нэ. Эндээс gx функц нь тэгвэл 1-ийг үржих нь x нэмэх нь 2 хасах нь 5 буюу 1 зөвцөлөө ботчвол x квадрат нэмэх нь 4x нэмэх нь 4 хасах нь 5 буюу x квадрат нэмэх нь 4x хасах нь 1 болох нэ. За тэгэхээр энэ интеграл чинь болохоор b a гэж үзэх юм бол за hypothesis функцээс gx функцийг хасаад за энэ зарчмаар ботгох нэ. За тэгэхээр бүсгийн талбайг олъё. 1-ээс хасах 1-ийн хооронд юм байна. Хавтлах. За тийм байна. Энэ хооронд байна. Тэгэхээр за тэгэхээр дээдлэлт нь хасах x квадрат нэмэх нь 4x нэмэх нь 1 хасах нь x квадрат нэмэх нь 4x хасах нь 1 dx айныг тромбат чид хаймхтэй хэмжүүлчүүд энд хасах x квадрат нэмэх нь 4x нэмэх нь 1 хасах нь x квадрат хасах нь 4x нэмэх нь 1. Ингэхээр энэ 4x батчих юм байна. Тэнцүү нэмэх 1 хасах 1. Тэгэхээр хасах 2x квадрат нэмэх нь 2 dx гэдэг функц болох нэ. За эндээс олчвол их функцээ олъё. Тэгэхээр энэ 3-ын x куб нэмэх нь 2x 1 хасах 1 нэмэх 1 хасах 1. За эндээс орлуулчихвол дээд хэлээ орлуулчихвол 2 усчин. За эндээс бодохоор хасах 3-ны 2 нэмэх нь 2 хасах нь 2 нэмэх нь 2 гэхээр 4-өөс хасах нь 3-ны 8. Тэгэхээр 2 бүхэл 3-ны 2. Л тань. 32 дахь тасгал 3 бүхэл шийдтэй байх А-гийн утгын мөчийг болоорой гэж. За тэгэхээр x квадрат хасах нь 2 x-ээс хасах нь 2a функцээ тэгтэй тэнцүүлж бодъё. x1 хэрэг олвол а-гаас хасах нь 2 нэмж хасах а-гаас
хасах нь 2-ын квадрат хасах нь 4-ийг үржих нь хасах 2а чихнэ. Тэгэхээр энд 2 за энийг бодчих цааш нь бодъё. За энэ хаалтан тодорхой бодчихоор энд 4 хасах нь 4а нэмэх нь 4 нэмэх нь 8 авах нь. Тэгэхээр эн чинь шууд чанараараа нэмэгт нь гэхдээ агаас хасах нь 2 нэмж хасах а квадрат нэмэх нь 4а нэмэх нь 4 2 за тэгэхээр энэ маань квадрат байх нь. Тэгэхээр энийг агаас нь 2-ыг нэмэхээр нэмэгтэнтэй алгачвал бичгээр нэмэх нь 2 нэмэгтэнтэй гаргацаа чинь энэ пунктэнтэй загсаг. За тэгэхээр эндээс 2а тэнцүү буюу а гарч байна. За хасах тэмдэгтээ аваад үзчихвэл буюу хасах нь 2 хасах нь а хасах нь 2 энэ батчихаар энэ хасах 4 хоох нь 2 буюу хасах 2 гарах нэ. За тэгэхээр энэ маань хасах 2 орохгүй. Тэгээд а буюу за чинь нэмэгтэнтэй чинь нэмэх хасах нэмэх. Тэгэхээр энэ маань бүхэл 3 шидтэй байна гэхээр 1 гэхээр 1-ээс 2 буюу C хариулт гарах нэ. Координатын ихэд төвтэй шүүгч координатын ихэд төвтэй шолууныг ширгэх тойргийн нэгтгэгчээр агч. За тэгэхээр координатын ихэд төвтэй за координатын ихэд төвтэй юм чинь энэ бол чинь тэгтээ тойргийн шулууны тэгштэл нэмэх нь хасан 2-ыг үржин зузар 2 тэг. За ийм тэгштэл байгаа. Тэгээд цэгээс шулуун хүртэлх цаглахдаа тэнцүү нэмэх нь C B квадрат. За тэгэхээр тойргийн тэгштэл маань x квадрат y нэмэх нь r тэнцүү. За тэгээ шилбэх энэ зайг олчих юм болох юм байна. За тэгэхээр а маань хэл юм бэ гэхээр нэгтэй тэнцүү юм байна. B нь энэ юм байна. C нь байна гэж ойлгох нь. За ингээд радиусаа олчвол энд тэг гарах нь нэмэх нь тэгэрч
1-ийг өрчих нь тэг, нэмэх нь 2-ыг өрчих нь хязгаар тэг, хасах нь 2-ыг өрчих нь хязгаар 2. За энд квадрат маань 1-ийн квадрат нэмэх нь 1 квадрат. Тэгэхээр энд маань модуль авна. Тэс 1 дээр нэмэх нь 8. За тэгэхээр энэ маань 2-ыг өрчих нь болчих нь. За эндээс 3, 2-ыг өрчих нь 2. Энэ квадрат тойргийн тэгчлэн чи x квадрат y 1 квадрат гэхээр 9 8 юм байна. Тэгэхээр 9-ний 8 буюу B хариултанд байна. 34 төр тасал. За уутанд 3 болон 2 цаам. Уутнаас цагаан бөмбөгийн тоог x гээ. X-ийн дисперсийг олоор гэж. За уутанд тэгэхээр 2 улаан, 3 улаан, 2 цагаан байгаа. 2 бөмбөг сонгоо. Цагаан бөмбөгийн тоог x гэж. За тэгэхээр уутанд 3 улаан, 2 цагаан бөмбөг байгаа. За тэгэхээр уутнаас 3 улаан бөмбөг гаргаж авах юм бол цагаан гарах магадлал нь тэг байна. 1 улаан, 1 цагаан. Энд 1 байх нь 2 улаан. За харахад 2. За тэгэхээр огт гарахгүй байх нь энэ байх нь. За тэгэхээр бид нэр чинь x тэг 1 удаа гарах 2 цагаан бөмбөг гарах тохиолдлыг олъё. Олдсон. За тэгэхээр огт гарахгүй байх нь хоёулаа улаан гарч ирэх нь 1 цагаан, 1 улаан, хоёулаа цагаан. За тэгээд эндээс олъё. Тэгэхээр энд огт гарахгүй өнөд чинь за нийт бөмбөг чинь 5 бөмбөгнөөс 2-ыг сугалж авахд 3 улаанаас мөрөөс 2-ыг сонгож авна. За 1 ботчоор чинь 10-ны 3 байна. За тэгэхээр энд 10-ны 3 байх нь дараагийн тохиолдолд нь болохоор 1 улаан 1 цагаан. За тэгэхээр 5 бөмбөгнөөс 2-ыг авахд 3 улаан бөмбөгнөөс 1 гарна. Улаан бөмбөг гарна. 2 цагаан бөмбөгнөөс 1 гарна. Тэгэхээр энэ буюу 1 утгад 6-ны 10 байна. 10-ны 6 орчин. За тэгэхээр энэ байна. Дараагийн тохиолдол болохоор 5 бөмбөгнөөс 2-ыг авахд хоёулаа цагаан гарна. Тэгэхээр энэ 10-ны 1 байна. За одоо бид нар чинь дунджиг x-ийн дисперсийг олоорой гэж. За дисперсийг олохдоо хасах дунджиг хасчих хэвээр. За эндээс бодчихвол тэгийн квадрат
үржих нь 13 нэмэх нь 1-ийн квадрат 16 нэмэх нь 2-ийн квадрат үржих нь 11 хасах нь тэгийг үржих нь 13 нэмэх нь 1-ийг үржих нь 16 нэмэх нь 2-ийг үржих нь 11-ийн тэгээ квадрат. За эндээс бодохоор 16 дээр нэмэх нь 14 хасах нь 16-аас хасах нь 10 нэмэх нь квадрат. За эндээс бодцохоор квадрат юм чинь энд 136 гэхээр энэ 25-ны 9. За дээр болж байна. 35 дугаар бодлого. За BC вертийн ОМ векторээр илэрхийлж векторыг илэрхийлж олоорой гэж. За тэгэхээр BN 1x энэ 2x гэвэл энэ тал маань 3 болчих нь. За тэгэхээр эндээс А вектор чинь А вектор байна. ОC вектор нь С вектор байна. Тэгэхээр хилограммын төгмөр энэ 3 дахь онцгой солилцсон онцгой. Дотоод онцгой солилцсон онцгой тэнцэх байх хэвээр. Тэгэхээр энэ тэнцүү. Тэгэхээр энэ гурвалжингууд төсөөтэй юм байна. Тэгэхээр АО талыг ЕЦ-д АМ-ыг МЦ ингээд төсөөтэй гурвалжина. За тэгэхээр эндээс АО нь 3x байгаа. ЕЦ чинь багад биччихвэл 3x 2x нь АМ МЦ буюу энэ цэн дэс 2 3 харьцаатай байна. За тэгэхээр энэ маань 3k энэ талыг цэгийн 2k гэж биччихье. Зэтэй байна. За тэгвэл одоо ОМ вектор нь
O-ийн вектор болох гэж байгаа. За тэгэхээр OAC гис гурвалжингаас AC вектор нь чинь AC вектор нь OC вектороос AC вектор гэдэг чинь ингэж нагс. Тэгэхээр энд OC вектороос OA векторыг хаснаа гэсэн. Тэгэхээр энэ маань C вектороос A векторыг хассантай зүгс. За тэгэхээр энд O-ийн вектор нь тэгвэл OA вектор дээр нэмэх нь A-ийн вектор тэгэхээр энд векторын вектор мөлөвчин. За тэгэхээр A-ийн вектор нь юу юм бэ гэсэн чинь AC вектор буюу AC векторын 5 уусны 3-ны 3 AC буюу тэгэхээр энэ маань AC үчин C вектороос A векторыг хаснаа. За орлуулчихаар энд OA чинь болохоор A вектор нэмэх нь 3/5 C хасах нь 3/5 A вектор. За ингэхээр энэ маань 3/5-ны 2 A вектор дээр нэмэх нь 5/3 C вектор. 5/2 5/3 C вектор гэхээр энэ маань E хариулт байна. 36 дугаар бодлого. За тэгэхээр нэг тооход 2 гарна. За тэгэхээр функцийг x квадрат нэмэх нь x нэмэх нь 1 гэдэг функц тооход ax функц хавахад үлдэгдэл нь 2x-с хасах нь 3 гэсэн. За дараа тохиолдолд нь болохоор энэ x-с хасах нь чинь болохоор тэгвэл x кубээс хасах нь 1 юм байна. Энэ болохоор x кубд чухад юу гарах үлдэгдэл нь за ямар нэгэн b ч юм функц юм. За энэ нь болохоор функц болохоор куб юм чи x квадрат ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c гэж. За тэгэхээр энд бид нэр
энэ функцээр нэгийг орлуулахад ax нэгийг орлуулчихаар энд нэгийн квадрат нэмэх нь 1 нэмэх нь c b тэнцүү дээрийн нийлбэр нь 2 гарч явах хэрэгтэй. За хариун дээрээс хэдүүлээ 2 гардаг боллыг олж үзье. За энд 2 болж байна. За үүнийг шалгаад үзье. x квадрат нэмэх нь 3x хасах нь 2-ыг энэ функцэд хахад x квадрат нэмэх нь x нэмэх нь 1 хавахад за нэгээр өгье. Тэгэхээр энд x квадрат нэмэх нь x нэмэх нь 1 эндээс чагаанд 2-ыг хасах нь 3 ба үлдэгдэл нь тэгвэл x 2x-ээс хасах нь 3 гарч ирж байна. Тэгэхээр энэ маань 36-гийн явах нэ. За 2-ын 1-р бодлого y тэнцүү x квадрат 3 k тэнцүү 3 үед энэ параболын AB ороаголоо гэж байна. Тэгэхээр 2-ыг үржих нь 3 x нэмэх нь k-гийн оронд бол тавьчихаар 3-ын квадрат нэмэх нь 3 хасах нь 2. Эндээс x квадрат хасах нь 6x нэмэх нь 10 байна. За энд орон зэрэг болгоч. За уламжлаа үе. x квадрат хасах нь 6x нэмэх нь 10-аас уламжлаач. Тэгэхээр 2x хасах нь 6. За тэгтээ тэнцвэрээд сэжигтэй зэрэг болчоод x тэнцүү 3 байна. За y-ийг утгаа орлоо. 3-ын квадрат 6-г үржих нь 3 нэмэх нь 10 тэнцүү y тэнцүү 1 гарч байна. За тэгэхээр 1 3 буюу энд 3 энд маань 1 гэж бичгэнэ. За дараагийнх нь энэ завсарт хамгийн бага хамгийн их утгыг олоо гэж. За 1-ээс 4-ийн завсарт. Тэгэхээр энд тус урт нь орлуулж 1-ийг за тэгэхээр 3 4-ийг орлуулчих. За тэгэхээр 1-ийг орлуулчихаар квадрат нэмэх нь 1 10 тэнцүү 5 за 3-ыг орлуулчихаар 9 18 нэмэх нь 10 тэнцүү 1 4-ийг орлуулчихаар 16 24 нэмэх нь 10 тэнцүү 2. За тэгэхээр хамгийн их утга маань энэ хамгийн бага утга маань за тэгэхээр хамгийн их утга маань 5 байх нь хамгийн бага утга нь 1 байна. За 2-р дасгал нь пунктын график нь k нь ямар үед x-ийн хэлхийтэй шүргэлцэнэ гэж байна. За тэгэхээр тэглэхийг шүргэлцэнэ гэж байна. Тэгэхээр энд дистерминант нь тэгтэд нь цэвэр функц нь шүргэлцэж явах хэрэгтэй гэж. За тэгэхээр энд бодъё. За тэгэхээр дистерминантаа олоход тэнцүү
4k квадрат 4-ийн үржих нь 1 k квадрат нэмэх нь k хасах нь 2. За эндээс бодвол 4k квадрат хасах нь 4k квадрат хасах нь 4k нэмэх нь 8 тэнцвүүдийг дээр хураацчихаар хасах 8. За тэгэхээр k тэнцүү 2 юм байна. K тэгэхээр 2 юм байна. За тэглэгтэй шүргэлцэн гэж байна. За одоо энийг олъё. Y тэнцүү x квадрат хасах нь 2-ийг үржих нь 2x нэмэх нь 2-ийн квадрат нэмэх нь 2 хасах нь 2. Тэгэхээр энэ хуваагдчихна. Тэгэхээр энд x квадрат хасах нь 4x нэмэх нь 4 буюу x-с хасах нь 2-ийн квадрат. За тэгэхээр x тэнцүү 2 ах нэ. За тэгэхээр энэ функц нь 2 байна. За тэнхлэгтэй олцсон нь 2 байна. За 3 дугаар дасгал нь функцийг x тэглэгийн дагуу 3 нэгжээр зүүнтэйш y тэглэгийн дагуу g нэгжээр зөөхөд x квадрат хасах нь 2x нэмэх нь 4 гэсэн функц гарнаа. За ийм бол k болоо гэж. Y тэнцүү x квадрат хасах нь 2kx k квадрат нэмэх нь k хасах нь 2. За x тэглэгийн дагуу зүүн тийш 3 нэгжээр. За y тэглэгийн дагуу болохоор g нэгжээр зүүн гэж. За ингэхэд x квадрат хасах нь 2x нэмэх нь 4. За энэ функц. За тэгэхээр энэ x тэглэгийн дагуу зүүн тийш гэхэр чинь за ингэж зөвхөн төстэй болчихноо. Тэгэхээр y тэнцүү x дээр нэмэх нь 3-ын квадрат хасах нь 2k үржих нь x дээр нэмэх нь 3 k квадрат нэмэх нь k хасах нь 2 нэмэх нь g болно гэсэн. Эндээс задлаад x квадрат нэмэх нь 6x нэмэх нь 9 хасах нь 2k x хасах нь 6k k квадрат нэмэх нь k хасах нь 2 нэмэх нь g. За эндээс x квадрат за энэ хоёроос x-ийг алтны гадна талд гаргачвал 6-аас хасах нь 2k за нэмэх нь k квадрат хасах нь 5k нэмэх нь 7 нэмэх нь g болж байна. За тэгэхээр энэ функц маань энтэй тэнцвэрсэн чи одоо
6-аас хасах нь 2k тэнцүү хасах 2-тэй. За k квадрат хасах нь 5k нэмэх нь 7 нэмэх нь g 4-тэй тэнцүү. Эндээс k болохоор хасах 2k хасах 6 хэрэг k тэнцүү 4 юм байна. За k-га орлуулчихаар энд чор квадрат 5-ыг өчгөн 4 нэмэх нь 7 нэмэх нь g тэнцүү 4. Тэгэхээр эндээс g тэнцүү 4 20 7 16 гэхээр эндээс g тэнцүү 1 гарч ирж байна. За тэгэхээр g маань 1 k 4. Тэгэхээр g маань 1 гэж өгүүлэгдэх нь k-г 4 гэж өгнө. За 2 дугаар бодлого. За 2 нь за тэгшинс эренбүүдийн нийлбэр 24 байх. Тэгшинс параллелтэй урт нь өргөнөөсөө 3 дахин их. За урт нь өргөнөөсөө 3 дахин их гэж байна. За параллелийг хамгийн их утгыг олъё. За нэгт олох зүйл нь урт өргөнүүдийн нийлбэр. За параллел хэвчин дөрвөн тал. Тэгэхээр чинь 4 нэмэх нь z. Тэгэхээр энэ нийлбэр нь 24 юм чинь. Эренбүүдийн бүх эренбүүдийн нийлбэр. Тэгэхээр энд 4 тооцохоор 6 гарах нэ. За тэгэхээр эренбүүдийн нийлбэр нь 6 байх нь. За 2 дугаар бодлого нь 2 нь за өргөнийг x гээд за ийм хэлбэрт бич болохоор гэж. За энд болохын тулд эзлэхүүнээ олохдоо ингэж олох хэрэгтэй. За бид нэр тэгэхээр эзлэхүүн маань за энд x дээр нэмэх нь эрг z талуудын нийлбэр нь 6. Урт нь өргөнөөсөө 3 дахин их гэж байгаа. За энийг ашиглахаар эндээс z-тэй болохын тулд 6-аас хасах нь y хасах нь x 6 хасах нь 3x хасах нь x гэхээр энэ 6-аас хасах нь 4x 6-аас хасах нь 4x. За тэгэхээр энд орлуулчвал за x-ийг өрчгөн энд 3x 6-аас хасах нь 4x. За тэгэхээр энэ 18x квадрат хасах нь 12x куб байна. За тэгэхээр энэ маань энд 18 энд 12. За дараа нь энэ тохиол их байх. За тэгэхээр эзлэхүүн маань энэ пунктс эзлэхүүн маань тгээс эрс их байх хэрэгтэй. Тэгэхээр эндээс 12x квадрат 18x плюс 19 кубээс эндээс 6 хаалтны гадна талд гаргачвал x квадрат 6x квадратыг гаргачаар энд 3 2x за эндээс x нь тэгтэй тэнцүү нөгөөх нь 3-аас хасах нь 2x
тэгэхээр x тэнцүү 2-ны 3 байх нэ. Тэгэхээр энэ маань 3 байх нэ. За функцийг уламжлалаа шинжих юм бол хамгийн их утгыг дараагч за тэгэхээр функцээс уламжлал авъя. Хамгийн их болохын тулд за тэгэхээр bx тэнцүү 18x квадрат хасах нь 12x кубээс уламжлал авчихаар 36x хасах нь 36x квадрат. Тэгэхээр эндээс 36x-ийг халнаад 1-ээс x x тэнцүү тэг 1-ээс x нь x тэнцүү 1 байна. Тэгэхээр биднэрт за x маань 1 гэдэг утга байгаа. Одоо тэр нь тэгээс 2-ны 3 суртал тодорхойлж энд нэмэх хасах юу. Тэгэхээр энэ бол макс буюу хамгийн их утга гарах x нэг байх нь. За эзлэгүүнийг нь олоо гэж. За одоо тэгэхээр гурлуулчихаар энд 18-ыг өрчгөн 1-ийн квадрат хасах нь 12-ыг өрчгөн 1-ийн 3 зэрэг тэгэхээр энэ 6 гарах нь. Эзлэгүүрийн тэгвэл 6 авах нэ. За 2-3 дугаар бодлого. За тэгш гурвалжин пирамидын ABC суурийн талууд нь 6 ийм бүрттэй бол пирамидын хажуу талс бүрийн суурийн хатгатай үсгэнцэг 60 градусын өнцөг үсгэнэ. ABC гурвалжны талбайг олгодож байна. За нэгт ABC гурвалжны талбайг олгож байна. За эндээс харуул энэ 6 3 гэдэг чинь ингээ харахаар энд 6 энд 8 гэвэл энд тэгшин цэд гурвалжин байх нэ. Тэгвэл энд 8-ыг тэгэхээр энд маань 10 байх. Тэгэхээр энэ маань тэгшин цэд гурвалжин байна. За тэгэхээр энэ гурвалжны ABC гурвалжны талбайг олгосон чинь талбайг олохдоо катет үржирийн хагасан чинь 24 байх нэ. За ABC гурвалжинд багтсан тойргийн радиус. За 2 дугаар засал нь ABC гурвалжинд багтсан тойрог. За тэгээд тэгшин цэд гурвалжны хувьд багтсан тойргийн радиусыг олохдоо катетуудын гитнүүдсээс 2 тооцоолно. Тэгэхээр эн чинь 6 8 хасах нь 10 хуваах нь 2 гэхээр радиус нь 2 гарах нэ. Багцсан тойргийн радиус маань 2 байна. Талбай нь 24. За бүтэн гадаргуугийн талбайг болгоно. 3-т нь. За бүтэн гадаргуугийн талбайг болгосон. За тэгэхээр эн чинь за энэ ST чинь апофем байна. Өндөр апофем. За тэгэхээр энэ тэгшин цэцүүл ОЦ өндөртэй энэ 60 градус байна. За дахиад за энэ 60 градус энэ талтайгаа нэг ерөнхий зэгтэн чинь энэ хоёрыг гурвалжин тэнцүү гурвалжин байх нэ. Тэгэхээр багцсан. За нөгөө талаас цаад талд нь харагдаж байгаа тэр хажуудлын өндөр болгол за энд жидлсэг за энэ гурвалжин 3 тал дээр буутсан байна. За тэгэхээр
ганцхан юм чинь. За нөгөө талаас энэ төвшин зурулж юм чинь нэг гурвуулж нь л ингээд энэ 60 градус. Тэгэхээр энэ тал нь 30 градус байх хэрэгтэй болчих нь. За ингээ харахаар энэ маань R юм чинь 30-аас эсрэг шиг нууцсан. Тэгэхээр энэ 2R-тай буюу 2R буюу 4 байх нэ. За тэгэхээр одоо хажуу гадруугийн талбайг олохдоо за тэгэхээр S олчин S AB нэмэх нь AC талбайнуудыг олох хэрэгтэй. За тэгэхээр чинь BS гэхэр чинь BS чинь за энийг би 6 энийг 8 энийг 10 гэж үзье. Тэгэхээр эндээс BC чинь 8-ыг өрчгөн тас буусан болохоор 4 хуваах нь 2 нэмэх нь AB нь болохоор 6-г өрчгөн 4 хуваах нь 2 нэмэх нь 10-ыг өрчгөн хуваах нь 4 гэхээр эндээс боёо за энийг утгаар 48 гарч байна. За тэгээд бүтэн гадрын талбайг олгосон чинь бүтэн юм чинь суурийн талбай дээр хажуу гадрын талбай нэмчихэр хэвээр. За тэгэхээр суур маань түрүү биднэрт 24-д олдсон А бит сууруулж нэг. За тэгэхээр 24 дээр нэмэх нь 48 тэгэхээр 72 баг нэ. Тэгэхээр талбай нь 72 байна. За пирамидын эзлэхүүнийг олгож байна. За дөрөвдөг нь пирамидын эзлэхүүнийг олгосон. За пирамидын эзлэхүүн чинь 3-1-ийг өрчгөн суурийн талбайг өрчгөн өндөр гэдэг. Оцтэй өндөр болдог байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө ингээс өндрийг болоог байгаа. За тэгэхээр энэ OS тэгчи. За тэгэхээр энд 4 OD чинь 2 энийг өндөрчүүл энэ өндөр маань Pythagorean theorem-оор юм байх нэ. Тэгэхээр 3-1-ийг өрчгөн суурийн талбай чинь 24 2-ыг өрчгөн язгуур дээр 3 эндээс гэхээр 16-г өрчгөн язгуур дээр 3. За А-цэгтэй тооллыг хэвчээш болгон дээр за А2-ын төвөөр шилждэг. А-шоог ороход 1 эсвэл 2-оор буух. Зүүн тийш 1-1-чээ шилжнэ гэж. За тэгэхээр 1 эсвэл 2-оор буухад зүүн тийш 1-1-чээр харин 3 бас 6 3 4 5-аар явхад баруун тийш эерэг 1-1-жээ шилжинэ. За жишээлбэл за энд байна. За тэгээ нэгдүгээр бодлого маань за ийм мэдээ шилждэг гэж байгаа. За нэгдүгээр тасгал нь
шоог нэг удаа харахад нэг баруун тийш шилждэг матлаг олгоо гэж. За тэгэхээр чи энд баруун тийш шилжихийн тулд баруун тийш нэмэх нэг гэж юм чи одоо энэ болохоор баруун тийш гэрээш тэгээс нэг шилждэг гэдэг. Нэг шилжиж. За тэгэхээр нийт шоо маань 6 боломжтой. 6 талаар буух боломжтой. За тэрний 4 нь ахстай гэрэнд боломжийн тоон 4 чинь заавар ачаар 3-ны 2 юу? За тэгэхээр энд B маань энэ хаана байх нэ? За хоёр дахь тохиолдол нь болохоор шоог 2 удаа орхиход тэг байх эргэж байран дээрсэн байх магадлал. За тэгэхээр чи энэ дээр нэг хасах нэг. За зүүн тийш баруун тийш нэг жигээ зөөгөө буцаад зүүн тийш нэг зүуд байх. За одоо зүүн тийш нэг жигээр баруун тийш нэг жигээр гэж үзье. За тэгэхээр энэ үед одоо зүүн тийш нэг жигээр явах боломжтой 4 хасах нэг жигээр боломжтой 2. Тэгэхээр энд 8 энэ болохоор 2 зүүн тийш явах нь 2 баруун тийш явах нь 4 гэхээр 8. За эдгээрийн нийт боломж тэгэхээр 16. Нийлээд 16. За тэгэхээр эндээс энэ чинь 6 1-р шоо 6-ын зарвуу, 2-р шоо 6-ын зарвуу. Тэрний нийлбэнд нь 16 гэхээр энэ 9-ний 4 байх нэ. Тэгэхээр энэ 4 байна, энд маань 9 байна. За 3-р засал нь за шоог 3-д А үзэгдэл нь А-цэг нь ялгаатай байрлал шилжнэ. За ялгаатай байрлал. Тэгэхээр чи одоо хоёулаа зүүн тийш шилждэг байж болно. За дараа нь зүүн тийш тэгэхээр баруун тийш нэг жигээр. За өөр зүүн тийш нэг. За тэгэхээр энэ дотор энэ байж болно. Баруун тийш 2 удаа. За тэгэхээр мөн баруун тийш 3 удаа. За тэгэхээр чи энд болохоор хасах 3 1. За энд болохоор хасах 1 энд болохоор нэмэх 1. Энд болохоор хаана болохоор 3 гэж. За тэгэхээр энэ нийт боломж нь 4 боломж байна. За тэгэхээр энэ 4 байрлалд буюу тэнцүү 4 байна. Эдгээрээс эцэгт шилжих үед хамгийн их магадлал нь хамгийн их байх олгож байна. За тэгэхээр одоо бодчих. За тохиолдолд нь хасах 3 байх тохиолдол. Тэгэхээр чинь хасах 3 байх чинь гуруулаа хасах байх тохиолдол гэдэг чинь бид нэрхээр бол
2 2 2. Тэгэхээр энэ 6 3-ын цар, энд 3-ын цар, энд 3-ын цар. За тэгэхээр энэ маань 27-ны 1 байна. За дараагийн тохиолдолд нь болохоор за нэмэх 1 байх боломж нь тоо гэхээр нэмэх 1 байх юм чинь за ингээд шоо 3-ын зар за дотроо бас байраас хэлэх ба. Тэгэхээр хас нэмэх 1 байх юм чинь нэмэх 1 байх юм чинь энд нэмэх 1 байхын тулд 4 4 2. За тэгэхээр энд маань тэгээ дотроо байраас хэлж болно. Тэгэхээр 3 буюу эндээс 27-ны 4 үржих нь 3 буюу 9-ний 2 бахаар 9-ний 4. За хасах 1 байх тохиолдол нь болохоор тэгэхээр хасах 1 байх нь хасах 1 гарна гэдэг чинь 2 2 4 тэгээд 6 болно. Тэгээд дотроо байраас хэлэх чинь 3 гэхээр энд маань 27-ны 2. Хоёрыг үржих нь 3 гэхээр энэ маргаатар 3 буюу 9-ний 2 байна. За дараагийнх нь за 3 гарах. Тэгэхээр энэ худлаа байх тохиолдол гэдэг чинь энд нэмэх 3 гэхээр 3 нэг чинь 4 4 4 4. Тэгэхээр энэ маань 27-ны 8. За тэгэхээр энэ маань 12-ны 27. Энэ маань 27-ны 6. За тэгээд эндээс хамгийн их байх тоо маань энэ байна. За тэгэхээр энэ маань F дээрээс 1 энд F 1 гэж тодорхойлогдсон. За энэ 3 гэдэг чинь 9-ний 4 буюу энэ 9 энэ 4 гэж ойлгох нэ.